Бүгд нь өглөөний мэнд цаг 7:30 болж байна. За өглөөний цагаагаа товцоос олчлоо. Одоо бүгдээрээ гарч гүйцгээе. Өглөөнийхэн гүйлтүүдийг ер нь дандаа Gaudi Experience яг энэ жижиг уул руу хийдэг байгаа. Яаж ийм хэсийг барьсан бүүмэд бүр ингээд structure дээр нь бүр зүгээр л байгаль нь цаанаасаа өөрөө бүр ингээд нэг үнэхээр тайван үзэсгэлэнтэй зүгээр л бүгдийг мэдэрнэ. Гүүсэрэн байгаа дэш нэгэ гараад ирлээ. Энэ хэсэг бол зүгээр л ёо зүгээр энэ яг харчлалтай ёо. Тэгээд яг нөө миний хэлээд байгаа тэр Gaudi Experience яг энэний урталт өгдөө жижиг хөшөөтэй. Дараа яг иш явж үзүүлнэ та нарт. Яг энэ вивиг харж мэдрэхийн тулд өглөөдөр нь 2-3 удаа заавал гүйж аваад 7 хоногтой. Гэтэ заримдаа бол яалтчгүй нэр тоглолттой хугацаа бэлтгэлд хугацаатай байвал тэгээд 1-2 удаа л заавал гүйж аваа. Зясахан дунд нь 4 амраад 10 минут тасралтгүй сайхан тестлээ. Сайхан үлсээ гаргалаа. Одоо буцгаая. Зя сайхан өдрийн хоол руу явцгаая да. Өдрийн хоолоо идья. Үсэж өглөө. Сая өглөө гүйсэн. Гүүхийнхээ өмнө өглөөний цагаа ууцсан байсан. Гэхдээ яг одоо л жоох үсэж байна. Сайхан өглөөний өдрийнхөө цаг уучаад жим явж шүү дээ. Өнөөдөр миний бодлоор бол ер нь дахиад будаалга. За очиж олцоо да. Энэ бол манай сургуулийн хоолны өрөө. Эндээс хоол идэх хэрэгслүүдээ авна. Өнөөдөр ер нь хүүхдүүд цөөнтэй намралтай өдөр. Тэгээ маах буфетээр хоолоо гаргадаг болохоор энэчнээс хүссэн идэх юмнуудаа сонгуулад авч болно. Эндээс хоолоо сонгоод тоглолоод авна. Энд бол одоо ингээд хоолоо идэхэд хэрэгтэй бүх зүйл байгаа. Энэ бол өнөөдрийн миний өдрийн хоол байна. Мэдээж салаад, будаа, дахиад тунаа. За өдрийн хоолоо идчихэд уулзъя да. Бай. За өдрийн хоолоо идсэн. Одоо жим руу let's go. Чи сайхан цээж ийнэ өнөөдөр. За очиад уулзцаа. Жим. Энэ бол манай жим дээр спа. Би бол одоо энд 2 дахь жилдээ явж байна. Миний мэдхээр бол хамгийн том жим. Гэр сургууль хоёрын хооронд байдаг болохоор бас үнэхээр том даваа тал болдог. Цаг чимнэн тэгээд угсаа энд бол миний хувьд бол баг хамгийн том жим. Тэгээд угсаа бүхэл юм нь яг төгс цогцсон жим усан байсан, кикбокс өрөө, йоги өрөө, кроссфит өрөө, гадаана наранд бие шарах өрөө. Тэгээ гадаана 4-5 тусдаа 4-5 шиг пайдалны талбай, газрын теннисийн талбай бүх юм нь үнэхээр цогцсон, үнэхээр том жим. Би бол нэрээ Барселонад ирж байгаа монголчуудад нэг удаагийн жим юмд орохоор бол шууд ишээл ирээрэй гэж хэлье. Тэгээ энэ дээр Испани өөрөө баг зөв дээр Испа гэл локейшн дээр бичгээд 5 салбартай хаарг. Хамгийн доотлын давхартай хувцас, эрчүүдийн хувцас л хөрөөтэй. Тэгээд хувцас олж байгаараа дэрье. Хувцас олоод ороод ирлээ. Сая нэлээд хоол идсэн. Жоохон дугуйж иж гидсэн доторх юмудаа халаачаад бие алаагаад тэгээ орж жим эцгээдэ. Өнөөдөр бол цээж 3 толгой тэгээ core явна. Тэгээд дотроос нь харах юм бол гаднаа яг ийм
газрын тесний талбай, пайдлны талбайтай. Тэг яг энэ жижиг хэсэг нь болохоор зүгээр яг нөгөө яг дандаа зүгээр нөгөө халаалт хийдэг жижиг төхөөрөмжүүд. Тэгээд зүүн тишээ эргээд жим рүүгээ орчих юм бол угаасаа бичлэг хийж чадахгүй. Дотор бичлэг хийхийг хориглодог. За би алаацсан одоо орч бэлтгэлээ хэлээ. Бай. Зя жимми штосаа бэлтгэл хийж дуусны дараа хамгийн гол юм чинь шүү дээ. За бсэн дууссан. Let's go. Сайхан сэлж байгаа гараад ирлээ. Замаа бассейн доторх хол ерөөсөө яг иймэрхүү дөрвөн шиг сэлдэг талбайтай. Тэгээд ашаа гарч ирээд сайхан сандал дээр өвтөж болно. Яг одоо миний өвчөө сандал бол тэгтээ халдаг сандал бүр амар гоё дулаага. Тэгээд цаана дээр баруун тиш эргээд чакуцтай. Тэр нь тэжүү шүү. Яа, үнэхээр сайн амлалт хэлээ өнөөдрийн үед. Хин гэсэн бүгдийг хэлээ. Цай. Сая харж хуцас олчоод төвөрч жижиг сайжиг авах хэрэгтэй авах юмнууд байсан тэрийг авчаад таарна шүү дээ. За миний productive realistic нэмгэр ихтэй цуг байсан. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.